ханаас очиж хаанаас иж орчихлоо өөрөө харьцуулаад өнөөдөр олон нийтийн сайн нэвтрүүлэгт одоо ямар сэдвийг хөндөж асуудлыг хөндөж ярилцахаар ирсэн байна. Би Жонсон гэж юм байна. Хилээд цагаараа гоо ухаан сонирхдаг, эргэжил яглан боддог гэж. Тэгээд би 2 газар ажилласан. Хөдөөж хөндлөлт нь 10 гаруй жил. Үндэсний олон нийтийн арайд дээрээс санхүүгийн менежерээр 20 жил ажиллажээ. Өөр та захиргааны байгуулалтанд байсан юм да. Багад ахмад ажилтан байна. Тэгээд үндэсний олон нийтийн дээрээс алтны хажууд хууль шаардлага гэж бас энэ гэж бас ном бичиж сурсан. Энэ бол энэ хамт олноос сурсан миний нэг зүйл юм байна. Тэгээд энэ 11 оноос ном сонирхоод өөрийнхөө гоо ухааны хоббигаа яагаад 3 ном бичсэн. Энэ одоо юу? За үзэл бол үнцэн яг энэ бол яг өөрийнхөө амьдралын туршлага. Хойд залуу үед бас ажил төрөлд ороод сургууль төгсөөд анх очиход ямар бэрхшээл зовлон байдаг тийм энэ талаар үзсэн. Энэ бол 11 2 14 онд бичсэн. Энэ арчлал өөр үзлээд ном бичсэн. Энэ болохоор зэрэг арчлал маань хаашаа явж вэ? Буруу замаар явж вэ тийм. Тэгээд сүүлд нь бол энэ 23 онд бичсэн. Мэдлэг ба сэтгэлгээ ном. Энэ ном бол яагаад би нэрсэн бэ? Идэхгүй бол сэтгэхгүй. Сэтгэхгүй бол бүтэхгүй гэдэг нь бичсэн. Тэгээд энэ мэдлэгийг юу төсөөлөхдөө бол шүүдрийн мөнгөнд тусалтай зүйлээд мэдлэг бол шүүдрийн мөнгөнд туслуугаа адил юм байна. Тэгээд мэдлэг гүгээр тийм хүн таашаа юус явахгүй байна. Мэдж байж сэтгэх юм байна тийм. Тэгээд энэ номыг бичсэн. Ер нь бол энэ зүйлийг анхааруулсан. Ер нь мэдлэг бол хүний оюуны сав хэмжээтэй холбоотой байж байна. Хүн оюуныхаа сав хэмжээ тогтохгүй мэдлэг эзэн шиг бол Монголын дараасаа тавхад гэж нөгөөдийн ухаан дээр яагаад Монголыг дагуулж юм бэ? Өөрөөсөө тохирсон тийм мэдлэгтэй оюундаа сав хэмжээ тохироогүй мэдлэг эзэн сурчаас энэ Монголын дараасаа дагуулад байт юм байна. Тэгээд яг энэ номонд бол 4 асуудлыг хөндөсөн. Яагаад та тооцонд очих гэдэг юм. Яг ямар асуудал гэдэг юм бэ? Одоо нийгмийн асуудал. Энэ дотроос онцлог ерөөс хүний хөгжлийн асуудлыг бол хэлэх гээд байна л дээ. Одоо энэ аюулгүй атлаа хөгжсөн хүчний ус орнууд байна шүү дээ. Бид яагаад өгсөн гэхээр хүний хөгжүүлж чадсан учраас өгсөн байл. Тэгвэл манайх бол аюул оюуны потенциал ихтэй тийм. Ихтэй оюундаг ардсан. Үеийн юу гэжээсээ ингэж тэгсэн мөртлөө яг нэг хөгжлийн манд явахгүй байгаа нэг нууц үйт юм байна. Хүний хөгжил мэдлэг авьяас чадвар тийм. Ур чадвар бүгдийг хөтөлж яадаг нэг үйл үзэгдэх гар байл тийм. Тэр бол хүмүүжил юм байна. Манайх ч хүмүүжлийн асуудал олдуулсан боловсрол систем. Тийм учраас өөрийгөө зөвж болгож явахгүй. Тэгээд одоо улсын яриад манай нийгэм дээр яваа болж байгаа гэдэг бүгдээр харж байгаа шүү дээ. Тийм учраас ер нь хүмүүжлтэй бид анхаараа. Тэгээд суудлыг юу гэжсэн бэ? Хүмүүжлийн 2 зүйлтэй тулгуурлах юм байна. Нэгдүгээрт нь ёс суртахуун, хоёрт нь мэдлэг. Тэгээ мэдлэгтэй юм оюухан тулгуурлаад гангаад тэргээр хүмүүжүүлчихээ хөр хичээгч төрчдөг. Гэж одоо суудлууд хэлсэн юм. Ангал ёс суртахуун яах юм бол сул дээр бизнес сэтгэлгээ тийм хүмүүс төрчдөг юм. Тэгээ оптимизмыг хэлсэн байх юм. Хүн болгонд өөр хичээг төрөлх чанар байдаг юм аа. Тэрийг бол боловсролын тогтцоогоор дамжуулан хүн хүнийг сэтгэлийг одоо төлөвшүүлэх юм гэж. Тэгэхээр манайд одоо нэг хүмүүстэй ягаад Монгол хүн гэдэг сэтгэлгээ хамгийн гол нь төлөвшүүлэх юм болж байна. Энэ Оросын зах дээр улсын хурлыг нохоо зах зээлд ороод харж ирсэн. Оросын модел хийгээд зах дээр гадны улсын 8 улсуудыг өөрийн булаад дээрсэн баггүй. Тэр хятад хүн бол 30 очоод хамгаалаад монголчууд тэгээд бөөнөр л гэдэг олон нийтийн сүлжээ гэсэн бас тэр яриад их байдаг. Тийм хятад монгол хүн болохоор нөгөөдгөө хаяа дуртаад явж байгаа байхгүй. Тэгээд тэндээс юм ямар хүчтэй байдаг юм те. Хятад бол юм өгөхгүй нэгдсэн учраас тэр мэдлэгээр юм одоо нийгмийн асуудал. Эдийн засаг байна те. Эдийн засаг бол 2-3 юмар дүүргээд яг энгийн хүмүүс төлөвлөхөд одоо мөнгө гэдэг бол эдийн засгийн цус юм байна. Мөнгө хэрэгжиж те. Энэ олон нийтийн цус хэрэгжүүлэлтэй адил те. Тэрийг эргүүлж байдаг зүйл бол банк юм байна. Одоо төсөө хөрөнгө оруулалт гэдэг бол донортой төстэй. Хаан тусаа авсан тийм төсөв бол хөрөнгө оруулалт ажиллаж явж байна. Тэгээд одоо үсэд бас 2-3 одоо сонгодог банк бичсэн байл л дээ. Баялаг бол хөдөлмөрийн дүн бий болдог тийм. Баялагын бүтээгдэхүүн яаж вэ? Хөдөлмөрийн бүтээгдэхүүнтэй холбоотой. Хөдөлмөрийн бүтээгдэхүүн дэвшүүлэх ур чадвар, ослоо самбаанаас шалтгаалдаг гэсэн юм. Тэгээд манай бол одоо ингэ хараад байгаа ерөөсөө болохоо юм өсч үнээл үсгээд байдаг.
Одоо эдийн засгийн сая нэг мэдээлэл гарч байна л дээ. Энэ жил 90 их найдын орлого гарчээ. 6.8 өөр өссөн байна гэдэг. Юуны ард түмэн ядан даагцсан юу хаана гэдэг бохгүй. Тэр нь нүүрсэлтэй холбоотой байгаа. Бүтээмжээ дэвшүүлээд тийм холбоотой энэ холбоотой байна. Хоёрт нь хөдөлмөрийг бол өгөөжтэй өгөөжгүй хоёр үзье. Тэгээ өгөөжтэй хөдөлмөрүүд нэг үндэсний үйлдвэр тий. Одоо бизнесийг хийж байгаа юм. Өгөөжгүй хөдөлмөр гэдэг үг гэдэг соёл урлаг. Спорт гэдэг. Тэгвэл одоо манайх ч хараад соёл урлаг яаж гэдэг тий. Аюу олон гавьяаттай тий олон баатруудтай. Тэрийг бол нэг онлоор бол хөөсний хөдөлмөр гэдэг. Одоо эдийн засгт бол ач холбогдол багтаа тий. Тийм учраас манайх түүний гадаад тийм үг дэмжиж дээ шүү дээ. Гадаад худалдаа тийм хятадаас бараа орж ирээд нэг хятадын үнэний өгөөжтэй хөдөлгөөрийг дэмжиж манай өгөөжтэй хөдөлгөөр байх. Үндэсний үйлдвэрлэлээ бас дэмжиж чадахгүй байна. Тэгээ учраас би яг ангар бол манай бүтээмжийг дэвшүүлэх юм урлагч сурах гэж менежментийн хийгээч. Тэгэхгүй дандаа юм болохоор үнэ гэдэг үнэ өсгөх гэдэг. Тэрнээс ч одоо инфляцаас ядуур. Тэгээд олон юм асуудал гарвал одоо бүх салбарууд дээр л үнэ нэмэгдэх, үнэ өсөлт ингээд иргэдэд нөрөнд дарамт болов. Тэгээ дараагийн асуудал бол улс төр. Улс төр дээр юу хэлэх энэ номд аюу сануулаад байна гэдэг. Манай өвгдийн нэг сургаал өгөх юм л дээ. Айдуу үндэстэнд бол өөрийн гэсэн төрөлтөсний сургаал бий тий. Тэр сургаалаа дамжуулан орой буураа үнийг ишэл даралтаа оруулах санаа нэвтрэн орж ирдэг гэж. Тэр гадны сургаалаар явах бол бид нар гадны үндэс суртал автаа одоо манайх гарч байгаа гэдэг. Тэгээд одоо Харвард гişнээ төгсдөө Европ тийм сургаал төгсдөө гэдэг шүү дээ. Яг л өөрийнхөө төрөлтөсний сургаалыг мэдэхгүй байгаа учраас тэр нь Монгол тоглохгүй учраас тэр улсад бий чадахгүй. Тэгээд суудлуудаас ирсэн хүн засгийг хэмээр явуулахын тулд улс төр хэрэглэх эрдэм гэж бий. Тэр эрдмийг сураа. Тэгээд эхлээд бол яг нэг тийм суралцдаг юм байна. Дараа нь тэрийг бэлддэг юм байна. Тэгээд бэлдснээс сонгогдсон шалгасны төрийн үндэс хийдэг тийм ээ одоо манай шингээд ууландаа жагсаал цуглаа хийгээд ч юм уу гэж ойлгож байгаа даа гэдэг. Тийм бэлдсэн хүн байхгүй учраас асуудал байгаа тийм асуудлаа шийдэх тэгээд баг хэрүүлмэрүүдийг чи бийдээд байгаа. Тэгээд улс төрийн соёл суралцах хэрэгтэй юм байна. Манай нэг зэв хаан гэдэг тутам байсан юм аа. Социализм. Арчтын бас тийм. Тэр хүн нэг үг хэлсэн байх юм лээ. Улс төрийн соёл бол хүндэх соёл юм. Хүндэх соёл бол ер нь бол мэдлэг, оюун ухаан, юундаа тэрийг бол өөрийнхөө зөв буруу батлах чадвар байдаг гэж. За баярлалаа танд одоо өнөөдөр бас олон нийтийн цагийн нэвтрүүлгийг зорж ирсэн танд баярлалаа. Дараагийнхан та бас энэ амных асуудлаар бидэнд бас бис хугацааны дараа олон нийтийн цагийн нэвтрүүлэгт бас ирж санд хаваалцж байна. Яг тэр одоо манай явуулын студид эргээд машинаар ирж одоо сүүлийн үзлүүд үгээ, илэр хийж үгээ хийж байна. Тэр бас дараагийн хүмүүстээ бас боломжийг олж уцаар зогсоо зайг залгаж байна. Тэгээд танд баярлалаа өнөөдөр бас ахын удаан бас ирсэн тийм. Зорж олон нийтийн цагийн нэвтрүүлэгт ирсэн танд баярлалаа. Таны бас энэ цаашдын ном бүтээх ажил үйлс танаас амжилтыг хүсээд одоо ном бүтээх гэдэг бол бас хүмүүс хамгийн том буян шөөдөө суурах гэж байна. Энэ харж байгаа тэгээд үгүйсээ баярлалаа. Энийг хүсэж байна. Товчхондоо ганц үг гэдэг. Тэгэхгүй иргэд бас усан багтахгүй бол энэ гол зорилго нь эртний сууд мөрөгдийн сургаалыг сэргээн түгээн дэлгэрүүлж ийм шинэлэг сэтгэлгээр түгээх зорилготой хамгийн гол зорилго. Тэгээд та бүхэнд баярлалаа. Хамт олондоо үндэсний телевизийн орлого үйлдвэрлэлийн хамт олондоо эрүүл сайн сайхан үгээс ирээ. Ерөөд бацаах авшиг тань гэсэн сайн сайхан үгээс баярлалаа. За нэвтрүүлэг